За сайхан зусч байна. Сайхан зусч. Зөргөтэй зусч таалагдсан тийм ээ. Оо тий хоёлаа тэгээд. За. За, зунжаа сайхан байна. Оо сайхан. Тэгээ ер нь хоёлаа өнөөдөр нэг монголчуудын засаг төрийн уламжлалт тогтолцоо. Тэгээд одоо монголчууд ер нь хууль ёсыг яаж сахидаг байсан тийм. Энэ нь бол засаг төрөө яаж тогтоодог байсан хуулийн хүчээр. Харин тий бидний одоо ямар болчиход байгаа юм тийм үү? Тий. Гэдэг талаар одоо үедээ жоохон харьцуулаад тийм одоо харьцуулсан жилсэн маягаар хүүхд рүү өнгөх маягаар. Тэгтээ зөвхөн одоо засаг төрийн уламжлал тогтолцоо төрийн тэгэл уламжлалаас бас авах юм юу байна тийм ээ? Юм уу байна, хаях юм байна тийм. Одоогийнхтой жишг маягаар. Жишг. За энэ сэдвийн хүрээд ойлоо жоохон. За тэгээ. Ер нь бол хууль гэдэг юмыг за эргэцүүч гэж ярьдаг тийм үү? Шийдвэрлэнд бол. Хуулийг бол 1 жил удирдлага болгочих. 1 жил удирдлага болгочих юм бол тэр улс 10 жил оршин тогтно. 10 жил хуулийг одоо удирдлага болгочих юм бол 100 жил оршин тогтно. 100 жил хуулийг ингээл яс удирдлага болгочих юм бол мянган жил оршин тогтно. Тэгэхээр монголчуудын хувьд бол яг энэ хуулийг одоо бүр ёс мэт мөрддөг. Энэ одоо шинж бол эртний монголчуудад бол байсан шүү дээ. Тийм ээ? Байсан. Байсан. Тэгээд одоо жишээлбэл монголчуудын одоо их засаг хууль гэж ярьдаг. Их засаг хууль байна. Ясаа хууль гэж халах журам хууль байна. Монгол ордын их цааз байна. Тэгэл одоо тэр эртний монголчуудын тогтоож исэн хэв хуулиуд байна тийм. Ер нь бүгдээрээ их хадуу чанга одоо заншлиг хэрэгцээгээр тулгуурсан хуу чанга хуулиуд. Тийм заншлиг хэрэгцээс. Гол нь тэр хуулиудыг ягштал мөрдүүлж ирсэн. Заавал одоо тэр биелэгдэх хэрэгцүү гэж ярьдаг. Заавал мөрдөгдөх хууль гэдэг бол эртний монголчууд тэр хэрэгцээ ангилд орж исэн тийм. Засаг төрийн тогтолцоонд байсан байгаа юм л да. Тэгжиж одоо тэр агуу эзэнт гүрнийг одоо байгуулж исэн. Байгуулж исэн байна. Тэгэхээр бид одоо ер нь одоо баг 1000 хуультай юм уу? 900 баг манай хуульчин бол 900 1000 хууль баг болж байгаа. За тийм 900 орчимд байгаа. 900 орчим хуультай болсон байгаа. Тэгсэн мөртлөө хуулийн хэрэгжилтийн индекс нь бол ерөөсөө байхгүй болсон тийм. Хуулийн хэрэгжилтийн индекс ерөөсөө 40-50% л байдаг юм байна шүү дээ. Уул нь бол хуулийн хэрэгжилтийн индекс чинь бол 80-90% байж ижил улс орн бол хуулиас хэрэгждэг гэж үздэг тийм үү. Тэгэхээр нөгөө эртний монголчуудын хувьд бол хуулийн одоо хэрэгжилтийн индекс гэж тэр үед байсан бол ер нь 80-90% хэрэгжилттэй хэрэгжиж байсан байгаа юм. Монголчуудыг яагаад одоо тэр хууль ёсыг маш чангаар тэгж одоо заавал тэр хуулийг одоо мөрдүүлж ин гэдэг нь бол төрийн тогтолцоотой байна. Сашгүй одоо хэмжээг өргөх хаан засагтай юм шиг мөртлөө одоо хажууд нь бол бас юм хууль тогтоох байгууллага буюу одоогийнхоор парламент байсан шүү дээ. Системийн зөвлөлт гинэ. Их хуралдаа гинэ. Түвшиндийн ийлэлдээ гинэ тэ. Ийм одоо хуралдаанууд байсан. Тэгээ хамгийн гол нь тэр хууль ёсыг л одоо чамдлан сахиулдаг. Түүнийг зөрчсөн этгээдийг бол одоо ер нь цаазаар авчдаг. Шууд л одоо ер нь бол ялын бодлогын ихэнх хувь одоо цаазаар байсан. Тэгээ цаазаар хэлийг бол энэгээр сурталчилж байгаа юм биш ойлаа. Ер нь монголчууд ийм чанга хатуу цаазын бодлоготой, ялын бодлоготой байсан юм байна л гэдгийг бид ярьдаг шүү дээ тийм ээ. Тийм. Зоргоогүй. Ер нь бол санал нэг байна. Угаасаа бид нэр бас одоо альбар 10 жилийн өмнө хэдүүлээ хамтарч ажиллаж байна тийм. Тэгэл одоо олон улсын үндсэн хуулийг судлаа. Америк, тэгээ Европ, орон дахин гэдэг. Тэгээ явсаар агаад ер нь бол бид чинь нэг монгол хүмүүс. Тэгээ монголчууд чинь бас дэлхийд бас нэг мөрөө өрдөөж нэрээ гаргасан бас дэлхийн талыг шахав эзэлж явсан ийм ард түмэн. Тэгэд энийг ингээд цаад нууц нь юу вэ гэхээр чи түрүүн бас хальт дурдлаа шүү дээ. Хууль ёсыг л сахиулах. Ягш сахиулах. Зөвхөн ер нь маш олон төрлийн нууцуд байгаа юм шиг л дээ тий. Судлаад байвал энэ дундar шүү даалаа. Тэгээд өнөөдөр чи бид бас нэг юм үндсэн хуулийн сэдв голлож судалдаг энэ чиглэлээр бас нэг ном энэ төр хардаг ном гаргадаг улсууд энэ хуулийг ягштал мөрдүүлдэг тэр зарчим бол одоо гарцаагүй. Ялангуяа тэр их засаг хуулинд. Тэгээ ясаа хуульч гэж ярьдаг. Тэгээ ясаа гэхээр ёс зүйч орж байгаа ягштал мөрдөх гэдэг юм. Тэгээд хүн бүр адилдагш одоо үйлчлдэг тийм ээ. Бас нэг ийм зарчмууд
байгаад байгаа. Хуулийн гадна хинч үлдэхгүй те. Тэг хинч Ял үлдэхгүй. шийтгэлийн гадна хинч үлдэхгүй. Тий. Монголчуудын засаг төрийн уламж тогтолцоо бол ер нь нэг хүний засаглалыг аржилтаа хослуулж ирсэн. Нэг хүний засаглалыг аржилтаа хослуулна гэдэг маань бол нэг талаас харахад бол ингээд хэмжээг өрөх ганцтай. Нөгөө талаас нь харахад бол хааны дэргэд одоо зөвлөх эрх хэмжээтэй. Одоогийнхоор бол хууль тогтоох байгууллага буюу парламент байгаад байна шүү дээ. Хүнүүгээс хойш ахуулаад одоо тэр ардын хурал, улсын байг хурал, за сэцтийн зөвлөл, түшмдээ хилэлдэн, их хуралдаан, баг хуралдаан гэж явж өгч байгаа шүү дээ. Ерөөсөө одоо Будгаан Монгол улсын дээд турал гэл тээ. Тэгэхээр тэр нэг хүний засаглалыг аржилтаа амжилттай хослуулж исэн байна. Нэгд. Хоёрдугаарт нь тэр монголчуудын одоо тэр хоорондоо ерөөсөө нэг тийм талцаж хуваагддаггүй нэгдмэл байдлыг нь хангаж өгдөг тийм улс төрийн үзэл суртал. Одоо энэ нэг ишт үзэл суртал гэж манай судлаачд хав хог шинтер бол өөрхийн ном дээр бичсэн байдаг л да тий. Харин тий. Монголчуудын улс төрийн үзэл бол юм плюрал гэхээсээ илүү нэг ишт үзэл дээр одоо тулгуурсан байсан. Тэр нэг ишт үзэл гэдэг нь бол яг л одоо тэр төрийн нэгдвэл байдлаа хангадаг. Тэр төрийнхөө одоо тэр хууль ёсыг сахиулахад чиглэгдсэн. Тэгэхээр монголчуудад бол ер нь тийм плюрализм гэхээсээ илүү тийм нэг ишт үзлүүд илүү зогч ирсэн юм байна. Улс төрийн үйл санааны хувьд. Хууль цаазны хувьд аваад үзэх юм бол одоо тэр хоёулаасаа яриад нь штэ. Маш чанга хатуу ийм ялын бодлоготой байсан. Одоо жишээлх юм бол их засаг хуулийг ингээд судлаад аваад үзэхээр 80% ялын бодлогын 80% нь ерөөсөө хэрэгждэг. цаазаар авах байл. Цаазаар авах байл. Тэр нь хэрэгждэг тий. Тэр нь шууд хэрэгждэг. Тэр одоо хаан байсан ч хэрэгжин, төшмөл байсан ч хэрэгжин, харц байсан ч хэрэгжин. Харц байсан ч хэрэгжин. За тэгээд ерөөсөө гурван зүйл дээр бол бүр ялангуяа өчггүй цаазаар авах хэрэгтэй. Удлаа хэлнэ. Толгой хэлнэ. Тэгээд гуравт нь эх орноос орох. Эх орноос орох. Энэ гурав дээр бол одоо эрүүгийн одоо хян шалах ажиллагаа явуулахгүйгээр эрүүгийн процесс ажиллагаа явуулахгүй шууд цаазаар авч ирсэн шүү дээ. Аимшигтай. Чи яагаад тулгаа хийсэн бэ гэж асуухгүйгээр цаазаар. Тулгаа хийсэн. Эсвэл эх орноос оровцсон. Одоо жишээлбэл байлдааны явцад эх орноосоо урна гэдэг нь зугдах юм бол шууд чулуугаар гэж алдаг гэсэн. Тийм одоо эзэнт гүрнийг байгуулсны тэр том нууц нь бол тэр мэдээж бол юм чанга хатуу хуультай төрийг ягч хөрдүүлдэг. Тэгээд яагаад монголчуудад ийм юм чанга хатуу хууль цааз их зөгч исэн бэ гэдэг асуудал орж ирж байгаа хөөе одоо. Тийм, ер нь бол нөгөө бид одоо энэ хөгжсөн эрх зүйт төр улсуудын бүгдийн засаглалыг бас нэг учиргүй тэр шууд цаазалдаг юмыг хэрэгжүүлэх гээгүй л дээ тийм ээ. Ер нь зүгээр тэндээс ирж хайж тий. Тэнд философийн үндэслэл нь юу байна? Тэнд ямар юун дээр суурилсан байна? Бид хин бэ гэдгээл эргэж харах гэдэг байгаа. Бид хин бэ гэдгээ бид нар Америкаас, Францаас одоо зөндөө хууллаа шүү дээ. Манай үндсэн хууль ч одоо хуулцсан үндсэн. Ер нь бол тэгж үзээд байдаг. Бид хин байсан бэ гэдгээл харах хэрэгтэй. Олж харах хэрэгтэй. Тэгээд тэр чиний түрүүний яасан тэр нөгөө нэг ишт үзэл гэдгийг жоохон ухаж төнкөд үзэхээр тэр бас нөгөө тэр Пакс Монголика тогтоож исэн тэр нэг нууц нь бас тэр нейрит засаглалтай байсан. Нейрит. Тийм нейрит гэдэг. Тэрийг албан ёсоор зүгээр эцсийн нейрит гэдэг үгийн тайлбарыг бол хин шинжиж хэлэх бах. Зүгээр бид нар ойр зуурын ном судраас аваад үзэхээр бол чиний түрүүний хэлдэг нэг ишт үзэл. Нэг ишт үзэл. Тэгээ нэгдмэл монизм л байсан юм шүү дээ. Тийм ерөөсөө тийм бүхэллэг. Одоо тийм нэгдмэл гэсэн. Нэгдмэл захиргаа, нэгдмэл засаглал, нэгдмэл төр, нэгдмэл улс гэсэн. Тэгээ тэр нь одоо нэг их засаг хуулиараа дамжаад нэг одоо хууль эрх зүйд захирагддаг. Ийм утга агуулга бол бас гарч ирээд байна. Тэгээ тэрийг бол түрүүний хэлсэн тэр хавх гомсрон гэдэг. Тийм манай философийн бас одоо мундгууд тий одоо манай нэг сургуулийн философийн талаар дангадагч мундгуучуд тий нэгэн шинжлэх ухааны үндэстэй судалгаа хийсэн нэлээд ном тохиомол байсан бичсэн тийм хүмүүс байдаг. Тэгээд тэр засаглалын философи үндэслэл нь юу байна? Түүн дээр суурлаад одоо бас нэг тийм уламжилт суурилсан нэг үндсүүлийн төсөл бичээд түүнийг арт түмнээрээ хилцүүлээд ингээ батлаад мөрдөд явах юм бол одоо бас нэг жоохон амьдрал хөлбөр юм аа шүү дээ тийм манай зургийн хувьд бол тийм тэгж үзээд одоо энэ ташрамд бас нөгөө яг неврит гэж нэрлэснийх нөгөө жамц гэдэг нэг судлаач бас дурдчмаараа тэгээ тэр бид хамтраад бас неврит засаглалтай болсон зөвлөлийн төсөл бас хийсэн л байх. Тэгээ неврит гэдэг бол ер нь нэг ишт үзэл гэж хэлж болох юм. Ер нь тэгж болох. Гэхдээ яг ингээд нөгөө албан ёсоор академик төвшөнд эрдэмтдийн хуралд илтгэл тавиад ч юм уу эрдэмтдтэй ярихаар бас төдийлөн хүлээн зөвшөөрдөггүй тийм ээ. Нэг ийм л зовлонтой тал бас байгаа.
Гэхдээ ер нь тэгээд аль ч улсад аль ч нийгэмд шинэ онол, шинэ үзэл баримт одоо хүлээн зөвшөөрөхөд бол эхнээд доромжлуулна. Дараа нь ард үзэгдэн тий. Энэ тэнэгээрээ дуудуулна замыг тий дамжаад явж байгаа гэдэг. Одоо дамжид туулж ижил одоо ер нь тэр шинэ онол хүлээн зөвшөөрдөг шүү дээ тийм ээ. За тэгэхээр ер нь одоо хоёулаа одоо ингэж дээ шүү дээ. Ер нь монголчуудад ер нь одоо яг ямар хууль зохиж ирсэн юм бэ? Ямар хууль одоо яагаад тийм чанга хатан хуультай байхдаа монголчууд яагаад хууль ёсыг мөрддөг байхдаа тэр агуу эзэнт гүрнүүдийг байгуулж байгаа. Монголчууд ч бол дэлхийн хүн төрөлхтөний түүхэнд 13 том эзэнт гүрэн байгуулсан шүү дээ тий. Тэгэхээр тэр эзэнт гүрэн байгуулсан нууц нь бол ерөөсөө хууль ёс эзэн хаан хүртэл хуулийн захирагддаг байсан. Ийм л тогтолцоо байсан тийм ээ. Одоо 80% цаазаар байхад байсан бэ. Яагаад одоо тэр хүмүүгийн одоо эзэнт гүрний үеийн хуулийн бодлого дөрвөн төрлийн яа шийтгэлтэй хорихол байхгүй. Яг энийг бол манай эрхцүү судлаачид бол нийгмийн хөгжлийн үе шаттайгаа холбогдуулаад нийгмийн хөгжил бүдүүн баг болох тусмал хуулийн бүдүүн баг цаазаар бол энгийн байдлаар тайлбарлах байх л та. Энэ бол жижигхэн одоо үзүүлэлт хангахгүй тайлбарлах байхгүй. Тий. Одоо тэгэхээр энэ талаас нь ингээд даваад үзэх юм бол баг дэлхийд дээр бүх улсууд л одоо чанга хатан хууль цаазтай байх гэдэг шүү дээ тий. Тэгэхээр монголчуудын хувьд бол онцгой байна. Онцгой одоо тийм чанга хатан хууль цаазтай. Түүнийгээ бол ингээд ягштал мөрдүүлэх нь бол судлаачдын үзэж байгаагаар бол монгол хүн бол энэ тал нутгийн эрхцүү, улс төр эрхцүү сэтгэлгээ. Тий. Тал нутгийн улс төрийн эрхцүү сэтгэлгээтэй гэдэг маань бүгдээ ноён зантай. Хинт захирагдах дургу тий. Одоо Монтескье өөрийнхөө хуулийн амьсгал номон дээр бичсэн байна шүү дээ. Монголчууд ер нь ингээд хинт захирагдах дургу юм сонин ард түмэн юм аа. Монголчуудыг одоо хин нэгэн захирахгаар нэг ноён гараад ирэх юм бол шугуур өгөөд орчдөг гэж. Зодаачдаг. Захирагдахгүй. Тэгээ хүчтэй удирдахч гарч ирсэн тохиолдолд түүнийг нэгдэж тээгл бичсэн байгаа шүү. Хүлээн зөвшөөрөв. Хүчтэй одоо маш хүчтэй удирдахч одоо эзэн хаан гарч ирэх юм бол түүнийг тойр нэгтэрдэг. Хүчсүлтэй удирдахч байх юм бол зүгтаагаа өөр өөрсдөө бие даасан байдалтай гараал болчихдог. Тэгэхээр хүчтэй удирдахчаар удирдуулаад дээрэс нь хүчтэй удирдахч чанга хатан үйл цаазыг тогтоож өгж ийж тэр одоо том агуу эзэнт гүрнийг байгуулсан байна. Тэгэхээр монголчууд ч бол бүгдээр нэг юм тэнгэрээс авшиг авсан, тэнгэр үзэлтэй. Тэгээд одоо бүгдээрээ ноён зантай, тал нутгийн эрхцүүтэй. Одоо хоёулаа ингээд машин бариад явж ялаа гэж утгад ямар ч гоё машин унсан байсан хүмүүс бол цагдаа байхгүй бол дүрм зөрчиж идэг. Тий. Цагдаа байвал дүрмээрээ явж идэг. Энэ бидний нөгөө цуснд байгаад байна шүү дээ. Тэгэхээр тийм учраас монголчуудад ийм чанга хатан хууль цаазыг тохирж исэн болоо да гэдэг дүгнэлтүүд гарч ирж байгаа юм л да. Харин тийм наа чинь зүгээр л энгийн уламжлалаас хөөгөө үзэхээр хөөгөөд нөгөө нүүдэлчин соёл иргэн шил. Нүүдлийн соёл иргэн. Тэгээд одоо доор хаяжилж ил 4 удаа нүүдэг. Тий. Дураараа нүүдэлд ингээд нүүждэг. Дуртай газараа нүгээл те цуслан хаваржаа намаржаа гэдэг. Хинтч баригдахгүй, хинт захирагддаг, баригддаггүй те. Нэг ийм үлжөөргөө нүүчин, хавар боллоо хаваржаараа нүүчин. Тэгээ гаднаасаа малаа тэр айлыг бараг ирж хайхад шицсэн байгаа байхгүй тий. Тэгээд ийм одоо магадгүй бидний өгдөөдсөн юм нүүдэлчин соёл иргэн шин дураараа нүүдэг энэ зан чанар дээр нь суурлаад ер нь ийм ард түмэнд жоохон тийм 80% хэрэгждэг хатуу чанга хууль дүрм тохирох юм байна гэд их цаазыг гаргасан ч юм уу гэсэн тийм бодол бас төрдөг. Тэгээ одоо хэдүүлээ харъя л да. За бид нар ингээд бүгднээр нь тулс байгуулчлаа. 92 оны үндсэн хуулиар бид нар бүгднээр нь тулс байгуулсан шүү дээ. За бүгднээр нь улс байгууллаа. За 900 орчим хуультай боллоо. Одоо энэ хуулийн хэрэгжилтийн индекс нь бол ерөөс дөнгөж 40% байна. Хуулийн хэрэгжилтийн индекс нэг тийм судалгаа байсан. Тийм хуулийн хэрэгжилтийн индекс бол 40 орчим хувьтай байна л да. Тэгээд нэгдүгээр, хоёрдугаарт нөгөө хуульд нэмэлт өөрчлөлт оруулж байгаа хугацаа нь бол банк хууль нэмэлт өөрчлөлт. Ямар ч доктор байх. Докторгүй тийм. Хуулийн доктортой байдал индекс нь бас доогуур байгаа шүү дээ тийм. 92 оноос хойш 3-4 удаа үндсэн байгаа. Үндсэн хуулинд бол бүр ерөөсө том олоодаа гар хүрсэн. За тэгээ энийгээ байг. Одоо ер нь тэгээд ингээд үндсэн хуулиасаа давсан ус төржилт үндсэн хуулиа хэрэгжүүлдэггүй. Ер нь хуулийг биелүүлдэггүй энэ зан чанар одоо бид нар бүгдээр нь тус байгуулаад ч байж л юм шүү дээ.